хуульд бол нэмэлт өөрчлөлт орсон. Хөрвөл аж ахуйн орлогын дотор 22.9-дээр хэрвээ аж ахуйн байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд одоо хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг хандив байх юм бол тэр дүнгээр нь татвар төлөх дүнгээс нь хасах. За гэхдээ энэ дүн нь бол борлуулалтын орлогын бий татвар ногдох орлогын 1% хэтрэхгүй байхаар юм заалт орсон байна. Төлөгчдөд маш том боломж олгож байна. Тэгээд энэ нийгмийн сайн сайхны төлөө одоо 10 зүйл ангиж шүү дээ. Ойжуулах, тэгээд засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлийн мэрэгжлэр суралцж байгаа оюутнуудад өгсөн хандив тусламжийг жишээ нь оруулсан байна. Хүүхдийн талбайг тохижуулах, тэгээд одоо мэрэгжлийн спорт, олимпийн тамирчдыг одоо дэмжих, тэдний одоо ур чадвараа сайжруулахад зориулсан барилга байгууламжийг барих, эдгээрүүдэд одоо оруулсан хандив тусламжийг хасдаг болж байгаа нь бол энэ цаашаалтаас